Сайн мэцхан уу? Манай суугт тавтай марил. Орчин үеийн олон эцэг эхчүүдийн хамгийн их тулгардаг асуудлын нэг бол хүүхдүүд маань Roblox гэх зүйлээс огтхон ч салахгүй байгаа явдал. Наадхаа боль, нүд чинь өвдлөө, унтах цаг боллоо. Ингэж хичнээн сануулсан ч тэдний анхаарал буцаад дэлгэц рүүгээ оччихдаг. Тэгвэл Roblox гэж яг юу вэ? Зүгээр нэг тоглоом уу? Эсвэл бидний анзаараагүй илүү том ертөнцөө? Өнөөдөр бид нэгэн ээжийн түүхээр дамжуулан хүүхдийнхээ дэлгэцийн цаана нуугдж байдаг тэр ертөнцийг хамтдаа ойлгож үзье. Өсвөр насны хүү Бат маань Roblox тоглоод 2 жил орчим болж байхад би үүнийг энгийнх нэг видео тоглоом гэж боддог байлаа. Том хүний нүдээр харахад энэ нь хосрогдсон графиктай, дөрвөлжин дүрстэй хүүхдийн тоглоом шиг л харагддаг байсан. Бидний аав ээж хуучны автомат тоглоомд яаж ханддаг байсан? Би яг түн шиг л хүүгийнхээ тоглоомд ханддаг байв. Хідэн цаг тоглоно. Ялах гэж оролдоно. Дараа нь уйдна. Миний төсөөлөл ердөөл ийм. Тийм болохоор би гар тогооноосоо байнга л ингэж дуудана. Бата, тоглоомоо төр зогсоочих. Цөөн ч хөрлөө шүү. Харин тэр нэг өдөр надад уцаарсан өнгөөр ингэж хэлсэн юм. Энийг зогсоох боломжгүй. Би найзуудтайгаа ресторан ажиллуулж байна шүү дээ. Би үнэхээр юу ч ойлгоогүй. Ресторан ажиллуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Миний бодлоор тэр нөгөө л гахаагаас цухтдаг эсвэл саадтай зам давдаг тоглоомынхоо нэгийг л тоглож байгаа байх ёстой. Гэтэл нэгэн хүүтэн бям гарагт миний энэ ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Би зочны өрөөнд орж иртэл Бат дэлгэц рүүгээ маш их төвлөрчсөн хэн нэгэнтэй чатаар хурдан бичлцэж байлаа. Дэлгэцэн дээр нь гахай чалга, саадтай зам чалга. Харин неон гэрхтээ виртуал автомашины төв дотор зогсоод дижитал спорт машиныг ховор амтнаар солих тухай наймаа хийж байв. Тэгэд би түүнээс асуулаа. Бата, чи яг ямар тоглоом тоглоод байгаа юм бэ? Тэр дэлгэцээсээ нүдээж салгалгүй ганцхан үгээр хариулсан. Roblox. Би бүр их тайхсан. Учир нь өчигдөр их пер цэцэрлэгт хүрээлэн дотор явж байсан. Өнгөрсөн 7 хоногт нинжа болдог тоглоом тоглож байсан. Тэгэхээр энэ бүхэн яаж нэг л зүйл байж таарах вэ? Эцэст нь Бат над руу эргэж хараад орчин үеэс хоцорсон эцэг эхчүүдэд л зориуж гаргадаг тэр төвчээртэй харцаар хараад ингэж хэлсэн. Roblox бол тоглоом биш ээжээ. Roblox бол янз бүрийн тоглоомууд байдаг газар. Тэр өгүүлбэр бүх зүйлийг өөрчилсөн. Тэр орой хүүгээ унтсны дараа би зурагт асаасангүй. Харин зөөврийн компьютераа нэгээд Roblox-ын тухай уншиж судалж эхэллээ. Тэгээд л би хүүгийнхээ хамаг чөлөө цагаа өнгөрөөдөг тэр орчныг анх удаа ойлгож эхэлсэн юм. Roblox-ын ихришин сонирхолтой. Үүний суурь санааг Дэвид Бассуки болон талигаач Эрик Касл гэх хоёр инженер тавьжээ. Тэдний өмнөх бүтээл нь 2 хэмжээст физикийн симулятор байсан бөгөөд хүүхдүүд уг программыг зөвхөн хичээл биш, өөрсдийнхөө төсөөллөөр янз бүрийн зүйл бүтээхэд ашиглаж байгааг анзаарсан байна. Энэ ажилдарт хожим Dynablocks хэмээх санааг төрүүлж, усмаар өнөөдрийн бидний мэдэх Roblox болон хөгжжээ. Гэхдээ миний хувьд хамгийн том нэгт бол нэг өөр зүйл байсан. Тэр нь хэрэглэгчийн бүтээсэн контент гэх ойлголт байв. Roblox компани өөрөө тэр нинжагийн тоглоомыг хийгээгүй. Тэр цэцэрлэгт хүрээлэнгч тэд бариагүй. Тэр виртуал автомашины төвөгч тэд кодлоогүй. Тэд зүгээр л хөдөлгүүрийг нь, өөрөөр хэлбэл хүмүүс тоглоом бүтээж болох орчныг нь бий болгосон байна. Харин доторх ертөнцүүдийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд, өсвөр насныхан, залуус өөрсдөө бүтээдэг. Тэгэхээр Бат ганцхан тоглоом тоглоод байгаагүй. Тэр дижитал олон ертөнцөөр аялж байжээ. Нэг өдөр ресторан ажиллуулна, нөгөө өдөр онгоцны буудас удирдна. Дараагийн өдөр нууцлах хашаар явж мөрдлөг хийж магадгүй. Бас заримдаа өөрийн аватараа хувцлаж дүрээ бүрдүүлнэ. Тэр аватар бол түүний зүгээр нэг дүр биш. Харин тэр бүх ертөнцөөр тасралтгүй аялдаг түүний бие нь байжээ. Тэр үед би Roblox-ыг шалт буруу өнцгөөс харж байснаа ойлгосон. Би үүнийг програм гэж харж байсан бол Бат үүнийг орон зай гэж харж байж. Судалж болох, уулзаж болох, бүтээж болох, сорилцож болох, туршиж болох том дижитал орон зай. Намайг баг байхад бид байрныхаа гадаа гарч дүрмээ өөртөө зохиодог тоглоомууд тоглодог байсан. Хин нь багийн ахлагч байх вэ? Хин нь дэлгүүрийн эзэн байх вэ? Хин нь хамгаалагч байх вэ гэдгийг бид өөрсдөө шийддэг байлаа. Бат яг л үүнтэй төстэй зүйл хийж байсан. Гагцхүү энэ удаа тал байна, дижитал. Хамтрагчт нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд. Боломж нь бараг хязгааргүй. Судлаад үзэх тусам Roblox яагаад дэлхийд даяар ийм хүчтэй үзэгдэж босныг ойлгож эхэлсэн. Үүнд хэд хэдэн том шалтгаан бий. Нэгдүгээрт
өөрөө өөрийгөө тэлбэг мөчлөг. Уламжлалт тоглоомын компани нэг тоглоом гаргахын тулд олон зуун хүнтэй баг, урт хугацааны төсөл, асар их хөрөнгө зарцуулдаг. Харин Roblox сая хүнд өөрсдийн хүссэн ертөнцөө бүтээх хэрэгсэл өгсөн. Илүү олон бүтээгч гарч ирэх тусам илүү олон тоглоом бий болно. Илүү олон тоглоом бий болох тусам илүү олон хэрэглэгч орж ирнэ. Харин хэрэглэгч ихсэх тусам улам чадварлаг бүтээгчид татагдана. Ингиж төсөөлөл нь өөрөө өөрийгөө тэжээдэг том экосистем бий болсон. Хоёрдугаарт бүтээгчдийн эдийн засаг. Roblox доторх мөнгө нэгж болох Robux-ыг бодит мөнгөтэй холбосноор тоглоом бүтээдэг залууст маш том урам өгсөн. Зарим өсвөр насныхан хэдэн мянга, бүр зарим нь сая доллараар үнэлэгдэх бизнес босгож эхэлсэн. Энэ нь зүгээр л хүүхдийн тоглоом гэдэг ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. Учир нь дотор нь зөвхөн тоглогчид биш, бүтээгчид, худалдаачид, наймаачид, хөгжүүлэгчид ч амьдарч байдаг. 3-р хүртээмж. Roblox тоглохын тулд өндөр үнэтэй тоглоомын хөрөмж хэрэггүй. Энгийн компьютер, таблет, зарим хуучин ухаалаг утсан дээр ч ажиллана. Энэ нь дэлхийн маш олон орны хүүхдүүдэд ижил талбар дээр уулзах боломж өгсөн. Монголд байгаа хүүхэд Мексикт байгаа хүүхэдтэй хамт тоглож, хамт бүтээж, хамт наймалцаж чадна гэдэг үнэхээр өмнө нь байгаагүй үзэгдэл. 4-р цар тахлын үеийн хурцгал. 2020 онд сургууль, тоглоомын талбай, олон нийтийн орон зай хаагдахад хүүхдүүдийн хувьд Roblox зүгээр нэг тоглоом биш болж хувирсан. Энэ нь виртуал уулзалтын талбар болсон. Найзуудтайгаа уулзах газар болсон. Заримийнх нь хувьд төрсөн өдрийн баяр, өдөр тутмын харилцаа, хамт байх мэдрэмжээ хадгалж үлдэх орон зай болсон. Энэ бүхнийг ойлгосны дараа миний байр суурь өөрчлөгдсөн. Гэхдээ нэг чухал зүйл бас бий. Бид эцэг эхийн хувьд зөвхөн гайхах биш, бодитоор дэнслэх ёстой. Учир нь хязгааргүй мэд харагддаг ертөнц болгон гэрэлтэй бас сүүдэртэй тартай. Тэгвэл Roblox-ийн сайн тал нь юу вэ? 1-р асуудлыг бүтээгчээр шийдэх сэтгэлгээ. Хүүхэд зүгээр нэг бэлэн түүх дагаад явахгүй. Харин дүрм ойлгоно, орчин ажиглана, нөөцөө зохицуулна, туршина, алдна, дахин оролдоно. Энэ бол идэвхтэй оролцоо. 2-р бизнесийн анхан шатны ойлголт. Эд зүйлсийн үнц нь эрэлт нийлүүлэлт, солилцоо, дүрийн үн, виртуал дэлгүүрийн удирдлага энэ бүхнийг хүүхдүүд тоглож байхдаа өөрийн эрэхгүй сурч байдаг. 3-р код бичих сонирхол. Roblox-ийн орчинд тоглоом бүтээхэд програмчлалын ойлголт хэрэг болдог. Зарим хүүхэд эхэндээ зүгээр тоглогч байсан ч дараа нь би өөрөө ийм зүйл хийж чадах болов гэж бодож эхэлдэг. Тэр сониуч зан нь ирээдүйн ур чадварын эхлэл байж болно. 4-р нийгмийн харилцаа. Ялангуяа урт өвөлтэй гадаа тоглох боломж хязгаарлагдмал үед Roblox зарим хүүхдийн хувьд найзуудтайгаа уулзах дундын орон зай болж өгдөг. Гэхдээ мэдээж эрсдэл бий. 1-р худалдан авалтын дарамт. Платформ нь өөрөө үнгүй мэд харагдавч, дотор нь гоё хувцс, ховор дүр, тусгай чадвар, давуу эрх авахын тулд Robux хэрэгтэй болдог. Хэрэв хил хязгааргүй орхивол энэ нь амархан мөнгөний дарамт болж хуурна. 2-р суувар. Хүүхдүүд виртуал эд зүйлсийн бодит үн цэнийг сайн мэдэрдэгч, бусдад итгэхтэй амархан. Надад түр өгчих, буцаагаад өгнө гэдэг энгийн өгүүлбэрийн цаанаж суувар нуугдаж болно. Нэг удаа алдсан зүйл нь хүүхдэд том сургамж болдогч, тэр хүртэл сэтгэл зүйн хувьд хүн тусах нь бий. 3-р аюулгүй байдал. Хэрэглэгчид өөрсдөө агуулга бүтээдэг платформ дээр зохисгүй дүрслэл, тохиромжгүй чат, эсвэл насанд нь нийцэхгүй орчин гарах эрсдэл үргэж байдаг. Шүүлтүүр байгаач бүх зүйлийг төгс шүүх боломжгүй. 4-р төгсгөлгүй үргэлжлэх мэдрэмж. Сая тоглоомтой ертөнцөөс одоо болоод бос гэж хэлэхэд амаргүй. Учир нь нэг тоглоом дуусаад яг дараагийнх нь шууд урд нь гарч ирдэг. Энэ нь хүүхдийн хувьд зөвхөн сонирхолтой биш, бас маш хүчтэй татах чадвартай. Тиймээс асуулт нь Roblox сайн уу муу юу гэдэг дээр биш. Харин бид үүнийг ойлгож зөв хил хязгаартай ашиглаж чадаж байна уу гэдэг дээр байгаа юм. Маргааш нь оройн хоол бэлэн босоход би өмнөх шигээ гал тогооноосоо хашгираагүй. Харин зочны өрөөнд очоод батын ард зогсож мөрөн дээгүүрэн дэлгэцийг нь харлаа. Энэ удаа түүний дөрвөөчин аватар хөл хөдөлгөөн ихтэй дижитал нисэх онгоцны буудал дотор ажиллаж байр. Тэгээд би зүгээр л инээгээд ингэж хэлсэн. Хөөх, терминал дээрх ажлаа дуусгачаад ирж хоолоо идээрэй. Тэгээд өнөөдөр танаа хөгжүүлэгчид хідэн Robux осныг надад ярьж өгөөрэй. Бат гайхан над руу хараад дараа нь маш том инээмсэглэл тодруулсан. Тэр мөчид би нэг зүйлийг ойлгосон. Хүүхдээ удирдах хамгийн сайн арга нь дандаа хориглох биш юм байна. Заримдаа эхлээд ойлгох хэрэгтэй байдаг юм байна.
Хүүхдийнхээ ертөнц рүү өнгөж үзэхэд бидний айдас баг зэрэг тайлагддаг. Харин ойлголт нэмэгдэх тусам яриа илүү дотн болдог. Тиймээс хэрэв таны хүүхэд Roblox тоглодог бол дараагийн удаа зүгээр л боль гэж хэлэхээс өмнө нэг асуулт асуугаад үзээрэй. Өнөөдөр чи ямар ертөнцид байсан бэ? Тэр асуултын цаана таны төсөөлж байснаас хамаагүй илүү том хариулт нуугдаж байж мэднэ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Хэрэв энэ түүх танд хэрэгтэй санагдсан бол лайк дарж, манай сувагт subscribe хийгээрэй. Бид дараагийн удаач гэсэн эцэг эхчүүдэд хэрэгтэй амьдралд ойрхон сэдвээр уулзах болно. Дараагийн түүхээрээ дахин уулзцгаая. Түр баяртай.